Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжээчийн цагийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт шинжээч Ануужин болон Цацрал миний бие Монгол улсын макро эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн тоо статистик болон нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулгаар бэлтгэсэн байна. За юун түрүүнд хэдүүлээ ерөнхийдөө бол 2025 оны эдийн засгийн суваг ер нь бол яаж яваад байгаа юм бэ? 2025 онд ямар хүчин зүйлүүд байна? Дотоод эдийн засагт нөлөө үзүүлсэн бэ гэдэг талаар бол дэлгэрэнгүй авч үзье тийм. За хамгийн ихний байдлаар бол энэ графикт харагдж байгаа болоо тэрэнгүүт гадаад эдийн засгийн нөлөөлөл орж ирж байгаа гэсэн. За гадаад эдийн засгийн нөлөөллийн хувьд гэх юм бол 2025 онд л Америкийн нэгдсэн улсын тариф болон тарифын нөлөө хятадаар дамжиж Монгол улсад хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг талаар суваг бол орж ирж байгаа гэсэн. За Америкийн нэгдсэн улсын тариф ерөнхийдөө өндөр тогтсноороо өөрөө бүгд найрамд улсын эдийн засгийн худалдаа авах чадвар болон эдийн засгийн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа тийм. За цаашлаад болоод ирэнгүүт Америкийн нэгдсэн улсын тарифын хувь хэмжээ өссөн нэмэгдэх нь өөрөө Америкийн нэгдсэн улсын дотоод иргэдийнхэн хувьд худалдаа авах чадрын инфляцийн дараа төсөөх нэг эрсдлийг бий болгодог. Тэгэхээр инфляц өсгөр юу болж байгаа вэ гэхээр Америкийн нэгдсэн улс гэх юм бол Төв банкныхын зүгээс одоо бодлогын хүүгээрээ дамжуулаад эдийн засгийг тогтворжуулах гэм одоо бодлого баримталж эхэлнэ. Тэгэхээр нэг талдаа одоо тариф идэвхтэй явагдаж ихснээр Америкийн нэгдсэн улсад инфляц өснө гэсэн хүлээлт байсан боловч хүлээлтээс ерөнхийдөө бол бага зэрэг бууралттай байсан учраас Төв банкны зүгээс бол бодлогын хөвгөө зөөлрүүлж байгаа арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр мэдээж бодлогын хөв болон алт хоорондоо бас холбоо хамааралтай байдаг тийм. Тэгэхээр нэг талаараа ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын тариф маань өөрөө хөрөнгө болон санхүүгийн зах зээл тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. За нөгөө талаараа болоод ирэнгүүт хятадаар дамжиж болоод хятадаар дамжиж мөн хятад болон түүний гангийн зах зээлээс үүдэлтэйгээр нүүрсний үнийн бууралт болон тоо хэмжээний өөрчлөлт бол бий болж байгаа. Мөн цаашлаад зэсийн баяжмал болон зэсийн одоо концентрацийн өсөлтөөс шалтгаалсан одоо манад ирж байгаа шууд нөлөө нь болоод ирэнгүүт яг түүхийн эдийн үнээр дамжиж орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө талдаа ерөнхийдөө бол хятад улс дээр тогтоож байгаа тарифын өндөр хувь хэмжээ маань өөрөө нэг талаараа одоо манай улсад орж ирэхдээ бараа бүтээгдэхүүн маань тодорхой хэмжээний үнийн өсөлттэйгээр орж ирж байгаа магадлал бол бий болтгоо гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө юу бол бий болгоо гэхээр импортын зардал өснө нэмэгдэх эрсдлийг нэмэгдүүлдэг. За тэгээд түүн дээр нэмэгдээд өөрөө манай улс жишээлхэд бол энэ жилийн хувьд гэх юм бол хүнсний нийлүүлэлтийн буурал баг зэрэг одоо хөдөө аж ахуй салбар нэмэгдсэн ч гэсэн түүнийхээ хажуугаар нийлүүлэлтийн буурал бага зэрэг байсан учраас үнийн дотоодын үнийн өсөлт бол бага одоо өссөн гэж хэлж болж байгаа. Тэгэхээр импорт болон дотоодын одоо хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжуулаад инфляцийн өсөлт бий болтгоо гэсэн үг. Тэгэхээр инфляцийн өсөлт бий болж байгаа түүн дээр нэмэгдээд өөрөөхөдөө л төсвийн зардал бол энэ жилийн хугацаанд бол одоо өндөр өсөлттэй байсан те сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол 20-30% өсөлттэй байсан нь өөрөө төсвийн зардал бол төсөв маш тэлэлттэй байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр инфляц өсөлттэй мөн цаашлаад төсөвч гэсэн тэлэлттэй байгаа үед нэг талдаа Төв банкны зүгээс л мөнгөний хатуу бодлого баримталж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр мөнгөний хатуу бодлого маань өөрөө ерөнхийдөө бол хэрэглээний зээлийн өсөлтийг чангатгах байдлаар зээл дээр хэрэглээний зээл авч байгаа хүмүүсийн шаардлагыг одоо илүү чанга байлгах нөхцөл байдлаар бол дамжиж явагдаж байгаа. Нөгөө талдаа хэрэглээний зээлийг багасгаж байгаа ч гэсэн бизнесийн зээлийг нэмэгдүүлэх буюу бизнесийн зээл дээр илүү дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг талдаа одоо жишээ нь импорт болон хүнсний үн болон инфляц зэрэг ийм эрсдлүүд байгаа ч гэсэн нөгөө талдаа мөнгөний хатуу бодлого баримтлаад нөгөө одоо тэгснээрээ санхүүгийн зах зээл бол 2025 оны хувьд бол харьцангуй тогтвортой байж ирсэн гэсэн үг. Одоо арилжааны банкуудын хувьд ч гэсэн хашиг орлого нь өссөн нэмэгдсэн мөн түүнийхээ үр дүнгээр л Монгол улсын зээлжих зэрэглэл ч гэсэн өсөж байгаа тийм сайн одоо дүр зурагд харагдаад байгаа. Тэгэхээр нөгөө талдаа санхүүгийн зах зээл тогтвортой байна гэдэг маань гадаад шууд хөрөнгө оруулалтууд өснө нэмэгдэх одоо сайн боломжийг бол илэрхийлж байгаа. Тэгснээрээ санхүүгийн дас өсөлттэй төлбөрийн тэнцэл ашигтай гардаг гэсэн үг. Тэгэхээр мэдээж төлбөрийн тэнцэл ашигтай гарснараа гадаад валютын албан нөөц өснө нэмэгдэх бол дүр зураг бол харагддаг. Тэгснээрээ хамгийн эцэст нь болох ханш өөрөө тогтвортой байх ийм үр дүн бол гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа гадаад зах зээлээс гэх юм бол одоо хятад улсаас дамжиж орж ирж байгаа эрсдлүүд бас олон байгаа. Тэр нь ч гэсэн одоо экспортын орлогыг буурах зэрэгээр ханшийг бол одоо савлуулж ирсэн нэг тийм эрсдэл байсан ч гэсэн нөгөө талдаа одоо төлбөрийн тэнцэл ашигтай гарснараа ханш ч гэсэн сүүлийн саруудад бол харьцангуй чангарч байгаа гэсэн тийм үр дүрэг бол харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ зураг маань өөрөө ерөнхийдөө бол гадаад болон дотоод эдийн засгийн сувгийг 2025 оны нөхцөл байдлыг бол харуулж байна гэж хэлж болохоор байгаа. За нэгэн бас сонирхолтой статистик бол хэдүүл авч үзээ те тарифтай холбоотой. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн байдлаар тарифын нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг ойлголт байгаа. За тариф бол 3 нөхцөлтэйгээр тавигдж байна одоогийн нөхцөлд. За хамгийн эхнийх нь болоод ирэнгүүт суурь тарифын хэмжээ хэд байгаа юм бэ гэх юм бол 10%. Ер нь л тогтоосон бүх улсууд дээр 10% суурь тариф байгаа.
За харин худалдааны алдагдал ихтэй орнуудтай болоод ирэнгүүт 15-аас 41% тарифыг тогтоож байгаа. За тэгвэл өөр нэгэн тарифын одоо онцлог гэх юм бол онцгойсон бүтээгдэхүүнд ногдуулж байгаа тариф буюу ган болон хөнгөн цагааны бүтээгдэхүүнд 50%. За тэгээд машины импорт болон сэлбэг орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнд 25% тариф тогтоож байгаа. За тэгэхээр энэ мэтчлэн ерөнхийдөө тавигдж байгаа тарифын хувь хэмжээнүүд маань өөрөө хөгжиж байгаа эдийн засгийн хувьд гэх юм бол нэг ялангуяа улсуудаар нь юу нь бол англиад аваад үзэх юм бол хөгжиж байгаа эмзэг эдийн засгтай улсуудын хувьд бол илүү хүнд тусж байгаа буюу тэр улсуудад болоод ирэнгүүт 25 буюу түүнээс дээш хувийн тариф тогтоод ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ямар улсад нь өндөр тариф тогтоогоод ямар улсад нь бага тариф тогтоогоод авъя гэхээр хамгийн чухал нь худалдааны хилцээр гэсэн ойлголт байгаа. За тэгэхээр ер нь бол Дональд Трамп хамгийн анх бол худалдааны алдагдлыг бууруулах зорилгоор тарифыг тогтоосон ч гэсэн одоо яг ямар нөхцөлтэй байгаа вэ гэхээр худалдааны алдагдлыг бууруулахаас илүүтэйгээр дайныг зогсоох, улс төрийн нөхцөл байдлыг илүү өөрт ашигтай болох байдлаар тарифыг ногдуулж эхэлж байгаа. За тэгэхээр хамгийн өндөр тариф тогтоосон 3 улсыг төлөө авч үзээ тий. За Энэтхэг улс гэх юм бол 35% таа. Бразил гэх юм бол 28.6, Хятад улс бол одоо 47% таа байгаа. За Энэтхэг улсыг бол та бүхэн мэдж байгаачлан одоо Оросын албаны улсаас нефтээ импортлж авч ирдэг гэдэг утгаараа ерөнхийдөө бол дайныг санхүүжүүлж байна. Тэгэхээр дайныг санхүүжүүлэхийг зогсоохын тулд Энэтхэг улсад л өндөр тарифыг хувь хэмжээг бол тогтоосон байгаа. За Бразил улс ч гэсэн одоо төрийн одоо тэр ерөнхийлөгчтэй холбоотой үүссэн асуудлаас болоод бас өндөр тарифын хувь хэмжээ бол ногдуулж байгаа. За нөгөө талд гэх юм бол Их Британи, Европын албан, Япон зэрэг улсуудтай одоо хэлэлцээрт орсноороо одоо жишээ нь 9.5, 13 болон 19 зэрэг одоо баг хувь хэмжээг бол тарифын хувь хэмжээг бол тогтоосон байгаа. Тэгэхээр одоо олон улсын байгууллагуудын зүгээс ч гэсэн тарифтай холбоотой асуудлууд дээр 3 зөвлөмж бол гаргаж ирсэн. За хамгийн эхлээд бол мэдээж худалдааны хэлэлцээр маань өөрөө Америкийн нэгдсэн улсад өндөр хөгжилтэй улсууд маань өөрөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх амлалт өгөх. Аль эсвэл тухайсан бараа бүтээгдэхүүн дээр нь Америкийн нэгдсэн улс оруулж ирж байгаа тарифыг нь бууруулах зэрэгээр хэлэлцлүүдийг бол зоож өгснөөрөө худалдааны хэлэлцээр дээр зарим улсууд дээр бол баг тогтоож байна гэсэн юм гол point байгаа. За хоёрт нь гэх юм бол за эмзэг эдийн засгтаа ялангуяа хөгжиж байгаа улсуудын хувьд экспортын зах зээлийг өргөжүүлэх, мөн цаашлаад нэмэн үртэг шингэсэн үйлдвэрлэл технологид хөрөнгө оруулах. Тэгээд олон улсын байгууллага болон одоо ойрын хамт одоо бүс нутагтайгаа маш сайн хамтын ажиллагаа бэхжүүлэх шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг бол гаргаж ирж байгаа. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол олон улсын байгууллагууд ч гэсэн ярьж байгаачлан одоо худалдааны зах зээл гэдэг бол тийм мэдээж харьцангуй болон давуу харьцангуй давуу тал гэх мэтчлэн олон одоо ойлголтууд байдаг ч гэсэн өмнө нь бол худалдааг илүү эрхтгш хандлагыг бол баримталдаг байсан бол одоо тийм хандлага бол өөрчлөгдөж байна. Худалдааны чиглэлд ерөнхийдөө бол аль илүү ямар улс илүү давуу талтай байна түүнийг л одоо зах зээл гаргах байдлаар давуу талаа ашигласан худалдааг илүү чухалчлаг болёо гэсэн хандлага бол одоо ажиглагдаж байна гэсэн юм гол санаа бол яригдаад байгаа гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Маш их одоо тарифын хэмжээ бас зарлагдсан л та тий 100-аас дээш хувьтай Америкт одоо тогтоон, Хятадд тогтоон гэх мэтлэн одоо сүүлийн үеийн байдлаар л хоорондоо гарцсангуу бас намжсан байгаа даа тий. Тэр нь ч гэсэн Монгол улсад бас нөлөөллөө одоо үзүүлээд одоо жишээлбэл тариф хэрвээ үнэхээр тогтсон өндөр байсан бол манай Монгол улсын экспортын нүрс ялангуяа баг гарах байсан эрсдэл өндөр байна гэд яриад байсан. Гэтэ одоогийн байдлаар бол тогтворцсон байна. Харьцангуй зах зээл бол тогтворчлоо гэж байгаа. Яагаад тэгэхээр эхний одоо хагас жилийг харах юм бол бид нар бол ханшч одоо хэлбэлцэл өндөртэй байсан. За тэгээ бусдаараа бол эдийн засгийн өсөлт ч бас өндөр сайн гарч чадахгүй байсан гэх мэтчлэн тий. Одоогийн байдлаар бол эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр, ханш тогтвортой байна. Одоо сүүлийн өдрүүдэд бүр төгрөг чангараад штэ тий. Тэгэхээр энэ бүгд бол ерөөсөө биднээс айгүй хол мэт санагддаг тариф гэ яриад хахаар яагаад тэр Америк Хятад хоорондын харилцан ямар одоо биднэрт нөлөөлтөө бэ гэдгийг бол сая ихний хэсэгт бол айгүй гоё юм сувган одоо байдлаар ойлголоо тий. Тэгэхээр одоо хэдүүлээ Хятад гэж ярьж байгаа бол угаасаа гадаад худалдааг ярина. За тэрийг ярихаас өмнө тэгвэл яагаад Хятад бас өөрөө манай гадаад худалдааны айгүй нөлөөл өндөртэй байдгийн бэ гэдгийг ойлгохын тулд хэдүүлээ экспорт импортын бүтцийг харъя тий. За Хятадын хувьд бол манайх бол гол түүхийн идүүд гэхээр мэдээж нүүрс алт зэс гэд явж байгаа. Тэгэхээр тэдгээр одоо түүхийн идийг нийлүүлээд одоо бодоод за дээрээс нь одоо нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд байна. Ноос ноолуур гэх мэтчлэн гадагшаал экспортлж байгаа бүтээгдэхүүнүүд байна. Тэднийг оролцуулаад харахаар ер нь 90% нь уул уурхай одоо түүхийн идээс хамаарад Хятад руу гарч ийна гэж. Тэгэхээр цаашлаад 6.5% нь Швейцар гэх мэтчлэн тийм нөгөө алтыг бол гаргаж байгаа илүү төлхөө. Тэгээд Америк гэх мэтчлэн улсад явж байгаа. Тэгэхээр ерөөсөө 90% нь Хятадаас хамаарна гэдэг чинь Хятад улсын эдийн засгтэр болж байгаа тэр олон нөхцөл одоо байдал шууд
дан ялангуяа нүүрсээр одоо дамжаад бид манай Монгол Улсын эдийн засагт нөлөөлөл өндөртэй байдаг юм а гэх тэрэн дээр ч гэсэн судалгааны ажлууд маш их хийгдсэн байдаг. За тэгээд нөгөө импортын бүтцийг харъя. За импортын бүтцийг яагаад илүү дэлгэрэнгүй харуулдаг байгаа гэхээр нөгөө тарифтэй. Тариф худалдааны ашигтай байдал багасаад сөрөг байдал нэмэгдээр яадаг вэ гэхээр дэлхийн эдийн засгт инфляц өөрөгддөг. Өссөн үсээг. Яагаад тэгэхээр анхны одоо суурь бүтээгдэхүүнүүдийнх нь үнэ нь тариф ногдууллаа, өндөр боллоо. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүнүүний үнэ өснө. Тэр утгаараа жишээлбэл Хятад, Орос, одоо Япон гэх мэтлэн улсуудад тарифын өндөр хэмжээ ногдуулаад магадгүй дотоодд үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өслөө гадагшаага олон улсын зах зээл дээр үнэ өснө. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт импортын барааны үнийн өсөлтөөр дамжаад шууд инфляцийг өргөдүүлчихдэг. Тэгэхээр энэ дээр импортын бүтцийг харах юм бол нөгөө л Хятад ороод ирж байгаа юм тий. Тэгэхээр яагаад Хятад чухал вэ гэдэг бол энэ гадаад худалдаан дээр дан ялангуяа шууд энэ хариулт, товч хариулт бол болж байгаа. За 41% нь Хятад руу, за тэгээ Орос руу 24, Японд руу Японоос 10 гэх мэтчлэнтэй. Тэгэхээр Япон бол мэдээж нөгөө автомашинууд байгаад байгаа юм. Машины импорт бол Монгол улсад маш өндөр байгаа юм аа. За тэгээд Оросоос бол мэдээж нөгөө шатхуун байна. За дээрэс нь хүнсний бүтээгдэхүүнүүд бол дийлэнх нь импортлж оруулж ирдэг. Хятадаас бол нөгөө хувцас, бүс бараа гэх мэтлэн бусад төрлийн бүх төрлийн одоо барилгын материал ч юм уу оруулж ирж байгаа гэж ойлгох. За тэгээд ингээд ерөнхийд нь ойлгоцсон учраас тэгвэл гадаад орчин харьцангуй докторчоод улс орнууд хоорондоо хилцээр хийгээд эхэлсэн. Манай Монгол улсад яаж нөлөөлж байгаа юм бэ гэд харангууд манай гадаад худалдааны дан ялангуяа экспорт импортын өсөлтийг хэдүүлээ харъя гэж. Тэгэхээр сүүлийн саруудад одоо харах юм бол энэ гадаад худалдаан дээр экспортын одоо энэ бол бууралт гэсэн үг те. Тэгээсээ доошо бууралт. Энэ нь дээшээгээ өсөж байгаа буюу бид нар юу ажиллаж байгаа юм бэ гэхээр экспортын бууралт бол харьцангуй багасаад байна. Намжиж байна, буурч байна гэж. Тэгэхээр бууралт нь багасна гэдэг чинь одоо магадгүй ирэх саруудад ашигтай гарахыг бол үүсэхгүй болчихж байгаа тийм. За тэгээд импортын бас барааны одоо өсөлт бол харьцангуй бас бууралттай харагдаж байна. Тэгэхээр гадаад худалдаан дээр харахаар худалдааны ашиг ихний 10 сарын байдлаар 2.9 3 тэрбум ашигтай. Тэгэхээр өмнө жил хэд байсан бэ гэд харангуут мэдээж 3 тэрбумаас л арай өндөр байсан. Гэхдээ эхний хагас жилийн байдалтай харьцуулбал худалдааны ашигын одоо өмнө жилтэй харьцуулсан бууралт нь харьцангуй багасаад ирж байгаа юм аа. За тэгээд хэдүүлээ одоо дэлгэрэнгүй байдлаар тэгвэл экспорт тийнхэн бүтцийг харъя те. Экспорт дээр одоо нөгөө нэг улсаар нь ингэсэн бол одоо хэдүүлээ бүрэлдэхүүн хэсгээр нь харъя гэж. За бүрэлдэхүүн хэсгээр нь харах юм бол ерөөсөө энэ ч дийлийнх нь бол нүүрс гэдэг те. Нүүрсний араас бол зэсээ орж ирнэ гэх мэт. Энд бол нийт хэмжээгээрээ байна. За тэгээ бүрэлдэхүүн хэсгээр нь харах юм бол энэ ч ер нь байж байна л та. Нүүрс байж гин, за зэс байж гин, алт байж гин, төмрийн өдөр газрын тос гэх мэтчлэн. За тэгэхээр дийлэнх одоо экспортын бүтээгдэхүүн бол энэ гурав байгаа. За тэгээд нэг сонирхолтой гарах юм бол бид нар одоо энэ жилийн худалдааны одоо орлогыг харах юм бол экспортын орлогыг харуул зэс нүүрс хоёр харьцангуй адилхан арайч бас нэг нэгнээсээ дээгүүр биш ер нь адилхан төвшөнд хүрээд ирсэн байгаа юм аа. За тэгээд мэдээж хүмүүс маш их ярьсан те нүүрсний одоо экспортын орлогын бууралтыг бол зэс харьцангуй бас бага хэмжээгээр ч гэсэн нөхлөө гэж харагдаж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр хэдүүлээ нөгөө сая за нүүрс бол чухал юм байна, зэс чухал юм байна. За дийлхийн Хятад руу гард юм байна гэсэн тий. Тэгэхээр Хятад руу гарахтаа тэгвэл энэ ч хэдүүлээ нэг зах зээлийг нь ойлгочвол илүү одоо биднэрт энгийнээр ойлгох гэдэг амар болно гэсэн үг тий. За Хятад бол өөрөө маш том экспортлогч орн, өөрөө бас маш их үйлдвэрлэгч орн гэж байна. Тэгэхээр өөрөө бас хэрэгэлдэг нөгөө талаас нь маш том үйлдвэрлэгч орн. Үйлдвэрлэгч орн учраас гадагшаа экспорт нь өндөр байдаг гэх мэтлэн. Тэгэхээр нүүрсний зах зээл дээр ч гэсэн энэ хандлага нь бол ажиглагддаг. Жишээлбэл одоо 2024 оны байдлаар 4.5 тэрбум нүүрс ашигласан одоо хэрэгэлсэн байлаа гэж ботход тэрнийхээ 90% нь өрөөс дотоодаас хангацсан. За тэгээд үлдсэн нэг 500 сая орчим гарч ирнэ тий. Тэрийг бол гадаад улсуудаас магадгүй Австралиас, Оросоос, за тэгээ манай Монгол улсаас байна тий. Тэгээд Индонезиас импортлж оруулж ирдэг гэж. За тэгээд тэр 543 сая тонн жишээлбэл 24 онд импортлсон тэр нүүрснийхэн зах зээл энэ ч нэг цэнхрээр тий манай Монгол улсын одоо эзлэх хэмжээг нь харуулсан байна. За тэгээд Монгол улс гэхдээ яг аль зах зээл дээр нөрсөлттэй гэхээр коксчх нөрсний зах зээл. Коксчх нөрсний зах зээл нь одоо нийт нөрсийг бол бид нар антрацит гэж олж ийн хөрөн нөрс, эрчим хүчний нөрс гэдэг. Коксчх нөрс харьцангуй чадамгай чанар сайтай буюу сайн чанарын нөрс гэж яригддаг. За тэр зах зээл дээр нөрсөлддөг гэдэгтэр одоо 543 сая тонн нөрсний 122 сая тонн жишээлбэл өнгөрсөн 24 онд коксчх нөрс байсан. Тэрнийх нь талыг нь
50 орчим хувийг нь Монгол улс дангаар нийлүүлсэн байна. Тэгэхээр одоо бид нэр ойлгох нь юу вэ гэхээр за одоо энэ ч зорилтууд байна л да. Сангийн амнаас хийсэн зорилтууд нь жишээлбэл 25 онд 85 сая тонн нүрс гаргана гэж. Одоогийн байдлаар 65 сая тонн нүрс аль үжи гаргацсан байна тий. Тэгэхээр энэ бол тоондоо хүрч чадна. Гэхдээ 85 гэдэг чинь одоо чулуун нүрс орж ийн, хөрөн нүрс орж ийн, нийт нүрсний одоо бидний зорилт гэсэн үг тий. Тэгэхээр Хятадын зах зээл дээр нийт нүрс нь бол нэг 543 сая тонны зах зээл байгаад байгаа юм. Тэгэхээр бид нар энэ зорилттой бол хүрч чадах юм шиг харагдаж байна. Тэгээд ирээдүйд магадгүй одоо нөгөө коксчих нүрсний зах зээл нь 122 байгаад хахад бид нар коксчих нүрсийг 100 гаргана. За тэгээд хүрэн нүрс магадгүй өндөр хэмжээ. За тэгээд нийт нүрс 150 гаргана гингүүд үнэхээр энэ зах зээл нь байгаа юу гэдгийг одоо эхлээд урьдч одоо судалгаагаа хийж тэр зорилтуудыг тавих хэрэгтэй байдгаа гэсэн. Тэгэхээр 85 сая тонн бол гаргах боломжтой. Тэгэхээр эрхчил хэдийг гаргах вэ гэхээр 90 сая тонн. За тэгээ 5 сая тонноор нэмэгдээд одоо 27 онд 95 сая тонныг гаргах. Тэгэхээр эдгээр зорилттуудаа хэрвээ одоо хил холбоотой ажил сайн хийгдээд манайх үнэхээр нүүрс экспортлох чадал нь нэмэгдээд чадах юм бол энэ хэмжээг одоо авах тэр Хятадын зах зээл нь байгаад байна. За Хятад дээр дан ялангуяа өвөр Монголыг ярьдаг. Өвөр Монголд маш олон гангийн үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрүүд байдаг. Тэгэхээр одоо энэ бол боломжтой тоо юм байна. Тэгэхээр эндээ хүрэх юм бол магадгүй эх жилээс эдийн засгийн өсөлт харьцангуй сайжрах боломжтой гэсэн. За тэгээд цаашлаад хэдүүлээ одоо экспортын бүтээгдэхүүний өсөлт болон өөрчлөлтүүдийг гол бүтээгдэхүүнээр нь авч үзсэн бол одоо импортын бүтээгдэхүүнийг илүү нарийн авч үзье тий. За импортыг болоод ирэнгүүт илүү нарийн бүрэлдэхүүнээр нь бол дөрөв ангилж үздэг байгаа. За хэрэглээний бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн орц болон нефтийн бүтээгдэхүүн гэж гол дөрөв ангилдаг гэсэн үг. Тэгэхээр за нийт дүнгээр бол импорт маань өөрөө 9.6 тэрбум ам доллартай бол тэнцсэн. Гэхдээ энэ нь бол ирэнгүүт өнгөрсөн жилээс гэх юм бол нэг 2.2 орчим хувиар бол буурсан үзүүлэлт байгаа даа. За тэгээд ерөнхийдөө хэрэглээний бүтээгдэхүүний дүнг нь бол азгуй сарын байдлаар харах юм бол дан ганц ерөнхийдөө хэрэглээний бүтээгдэхүүн дангаараа 1.7% өсөлттэй. За бусад хөрөнгө оруулалт болон аж үйлдвэр болон нефтийн бүтээгдэхүүнүүд нь дандаа одоо 3-аас 5% юм бол бууралттай байгаад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрэглээний бүтээгдэхүүндээ яг ямар бүтээгдэхүүн ороо явж байгаа юм гэхээр хүнс болон хувцс гэдэг буюу одоо түргэн эдлгээтэй болон удаан эдлгээтэй гэсэн бүтээгдэхүүнүүд бол орж ирдэг. За тэгэнгүүт хүнсний бүтээгдэхүүндээ гэх юм бол одоо бид нар бол ерөнхийдөө импорт гэдэг чинь ерөнхийдөө бидний гаргаж байгаа зардал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүнсэн дээр бол гэх юм бол 1.4 тэрбум ам долларыг буюу өнгөрсөн жилээс бол 4.4% зардлыг бол илүү гаргачихсан байгаа юм байна. За нөгөө талдаа одоо хувцс болон удаан эдлгээтэй бүтээгдэхүүн дээр гэх юм бол 1.6 тэрбум буюу ер нь бол өнгөрсөн жилдээ харьцангуй адилхан хэмжээний зардлыг бол гаргачихсан байна гэсэн бол хэрэглээний бүтээгдэхүүнд бол ажиглагдж байгаа. Тэгэхээр дийлэнх зардал маань импортыг бол авч явж байгаа зардал гэх юм бол ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаатай холбогдуулаад импортын зардал өсөлттэй байна гэсэн бол дүр зураг харагдаж байгаа. За нөгөө талдаа бол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийх нь гол бүтээгдэхүүн бол суудлын болон одоо ачааны автомашин байдаг тий. За тэр тундаа суудлын автомашины дүнг харах юм бол за өнгөрсөн жил гэхэд бол өнгөрсөн жилийн яг үдийд бол бид нар 100,000 орчим гаруй машиныг суудлын автомашиныг импортлж оруулж ирсэн байсан. Гэтэл энэ жилийн тоон дээр бол 82,000 орчим автомашиныг импортлсон гэдэг нь ерөнхийдөө бол нэг 20 орчим хувиар бол буурчихсан үзүүлэлт байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бидний хэрэглээ одоо баг зэрэг танагдаад эхэлж байгааг бол импортын дүү зургаар бол харж эхэлж байгаа. За тэр дундаа хэрэглээ өсөлттэй байгаа ч гэсэн яг энэ гол хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр илүү харагдаж байна гэсэн үг. За нөгөө талдаа нефтийн бүтээгдэхүүн ч гэсэн одоо импортын бүтээгдэхүүний гол одоо бүтээгдэхүүнүүдийн нэг гэж тооцогддог. За импортын бүтээгдэхүүний хувьд гэх юм бол 1.7 тэрбум ам долларын зардал буюу өнгөрсөн жилтэй харьцуулахад 5% бол буурсан юм үр дүнтэй байна гэсэн үг. За тэгээд цаашлаад ерөнхийдөө бол экспорт, импортын дүнг танилцуулж байгаа нь хамгийн гол нь энэ дүнгууд маань өөрөө юун дээр очиж тусдаг вэ гэхээр төлбөрийн тэнцэл дээр бол тоон бол бүртгэгддэг гэсэн үг. Тэгэхээр төлбөрийн тэнцэл дээр дангац одоо бараа бүтээгдэхүүний экспорт, импортоос гадна одоо үйлчлэгээний гаргаж байгаа зардал болон боловсролын бидний гаргаж байгаа зардал, тэгээ эмчилгээний зардал гэх мэтчлэн одоо бид нар гадагшаа уусаад байгаа валютуудыг илэрхийлдэг тийм. Тэгэхээр төрөүний одоо экспорт, импортоор нэмэгдээд нөгөө зардлууд нь багтаж ирэхээр энэ маань өөрөө урсгал дансны алдагдал болж ирдэг гэсэн үг. За тэгэхээр урсгал дансны алдагдал маань өөрөө яг одоо хагас жилийн байдлаар л тийм 2 тэрбум ам долларын бол алдагдaltaй байна. 1.9 тэрбум ам долларын. За
нөгөө талдаа санхүүгийн дансны ашиг буюу санхүүгийн дансан дээр бол гадаачд хөрөнгө оруулалт болон бондуудын орж ирж байгаа одоо урсгалыг бол илэрхийлдэг. Тэр дүн маань өөрөө 2.1 тэрбум долларын ашигтай байгаа. Тэгэхээр урсгал данс болон санхүүгийн дансны ашигын одоо зөрүүгээр төлбөрийн тэнцэл маань өөрөө бүртгэгддэг буюу одоогийн байдлаар бол 53 сая долларын ашигтай гарсан байна гэсэн үг. За тэгэхээр 2025 оноос ахуулаад ерөнхийдөө төлбөрийн тэнцэл маань өөрөө дандаа алдагдaltaй байж ирсэн тийм. Тэгэхээр хагас жилийн байдлаар гэхэд 450 сая долларын алдагдaltaй гарч ирсэн. Тэр маань өөрөө бол ханшиг сулруулах одоо гол хүчин зүйл болж исэн гэсэн үг. Тэгэнгүүт одоо санхүүгийн данс ашигтай болж ирээд ерөнхийдөө бол санхүүгийн зах зээл дээр илүү өндөр ашигтай тонууд орж ирснээрээ төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Тэгээд төлбөрийн тэнцэл ашигтай гарснараа өөрөө гадаад валютын албан нөөц маань өөрөө 5.9 одоо тэрбум доллар төрсөн буюу одоо түүхэн дээд түвшинд бол хүрсэн тийм өдөр зурагтай бол ажиглагдаж байгаа. За тэгэхээр гадаад валютын албан нөөцийн одоо өндөр өсөлтөөр ханш маань өөрөө одоогийн байдлаар 3562 буюу за одоо ер нь бол одоо оны эхэнд бол нэлээд сулралтай байсан бол одоо яг сүүлээр гэх юм буцаад илүү чангараад одоо өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол 4.5%-аар бол суларсан өдөр зурагтай байгаад ирж байгаа. Тийм. Тэгээд валютын нөөц дээр яг нэг санаа хэлэх юм бол жишээлбэл 5.9 түүхэн дээд хэмжээч гэсэндээ ерөөсөө олон улсдаа боддоор юу хэмждэг гэхээр импортын барааны хэдэн сарыг хангаж чадах юм бэ гэж байна. Тэгэхээр бид нар нөгөө тариф гэж яриад гол уялдаа холбоог нь ярих юм бол магадгүй тариф өндөр байгаад улс орнууд хилцээр сайн хийж чадахгүй бараа бүтээгдэхүүн өнөссөн бол бид нар шатгуун авахгүй хийж болохгүй. Тэгэхээр шатгуун авна угаасаа хэрэглээний бүтээгдэхүүнд авна. Магадгүй бол тэр нөгөө машин импортлох хэмжээнд багасаж магадгүй. Гэхдээ нийт дүнгээр бол манай импортын одоо гаргаж байгаа тэр валютын урсгал нь одоо нэг ойролцоогоор 900 сая доллараас 1 тэрбум байгаа дээ тий. Сард гаргаж байгаа импортын хэмжээ гэсэн. Тэр нь 2 тэрбум доллар болж байна. Тэгэхээр тэр нь яах вэ гэхээр манай валютын нөөц 3 сарыг хангах бүтэн хэмжээний байж чадгаа болчихно гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө импорт хэрэг байх юм. Нөгөө талаасаа валютын нөөц нь хэр их одоо олон сарын импортыг хангаж чадах юм бэ гэдэг дээр эрүүл болох уугүй юу гэдэг нь яригдана. Одоо 3 сараас тотгошоо орчвол олвосоо тэрийг эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр одоо манайх 2017 онд олон улсын валютын сангийн одоо хөтөлбөрт ороод ингээд тусламж авч ийсэн дүр зурагтай адил хэмжээнд очих эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр ингээд бид нар ерөөсөө олон улс дээр болж байгаа эдийн засгийг бид нарт хамаагүй гэж хайж болохгүй байдаг. Тэр мэдээллүүтэй хоорондын том гүрнүүдийн хилцээрч гэсэн биднэрт ингээд гол макро тонууд дээр шууд нөлөөлөл үзүүлэх бол эрсдэл өндөр байдаг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Гол одоо бас нэг 10 сарын том мэдээ бол төсөв байлаа тий. Төсөв бол батлагдлаа 26 оны төсөв 11 сарын тий. Төсөв батлагдсан. За тэгээ батлагдсан дүн нь хэд байсан бэ гэхээр 1.80 төгрөгийн алдагдaltaй батлагдсан. За энэ нь бол өмнө нь нөгөө батлагтаас яригдчихсэн төсвийн төслөөс бол харьцангуйс бага алдагдaltaй байна. Энэ нь сайн мэдээ байлаа. Сүүлд бод манай зэлж зэрэгл өссөн. Энэний гол шалтгаанаас төсөв бол харьцангуй алдагдлаа бууруулад явж байна гэдгээс бол хамаарч исэн. За тэгээ алдагдал гэдэг дээр илүү төлхөө хэдүүлээ харах юм бол энд бол сараар нь хэмжсэн байна. 2024-25 оныг харьцуулаад тэгэнгүүт 2025 оны сүүлчээс бол харьцангуй алдагдлын хэмжээ буурах төлөвтэй байна. За тэгээ эх жилээс ч гэсэн алдагдал 1.80 төгрөг гэдэг бол харьцангуй сайн үзүүлэлт. Яг энэ төлөвснөөрөө явж чадах юм бол манайх төсвийн бол сахилга баттай байна гэж харагдсан. Тэгэхээр энэ дээр нэг сонирхолтой графикаар үзүүлсэн байгаа тоонууд нь юу вэ гэхээр тэгвэл өмнө жилүүдэд хэрэг өсөж исэн мэй. За өмнө жил бол өстой нөгөө данхар төсөв гэдэг шиг бол маш өндөр хэмжээгээр харьцангуй төсвийн зардлууд бол өсөж явсан. За тэгээд яг 2025 оноос ахуулаад бид нэр харах юм бол ингээд нэг арай тогтворчсон. Тэгэхээр ингээд төсвийн хэд тэлэлт харьцангуй хумигтана гэдэг чинь бол эдийн засагтаа сахилга баттай болж байна гэдгийг бол харуулж байгаа том үзүүлэлтээ тий. За тэгээд 10 дугаар сарын байдлаар жишээлбэл төсвийн одоо алдагдал маань аль үчи 1.6 их 80 төгрөг төрсэн байна. За тэгээд 2025 оны төсөөллөөр бол алдагдал 1.4 их 80 төгрөг төрөхтэй. Тэгэхээр одоо 1.5 дээрээ барих юм уу эсвэл төсөөллөөсөө өндөр алдагдaltaй байх юм уу гэдэг бол бас нэг асуулт болчиход хурж ирж байна гэж харагдана. Тэгэхээр угаасаа одоо нөгөө хуулинд зааснараа бол бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас өндөр алдагдaltaй байж болохгүй. Тэгэхээр 80 их 80 бол 2024 онд байсан гэдэг 2025 оны төсөөллөөр 1.6 их 80-аас бол хэтэрч болохгүй гэдэг нэг юм гарч ирнэ гэсэн үг тийм. За тэгээд хэдүүлээ эх жилийн ерөн төсөөллүүдээ харах юм бол гол том одоо зардлууд
26 онд жишээлбэл 31.9 их 80 төгрөг гэсэн тий. Тэгэхээр тэрний одоо гол зардлууд нь аль салбар руу явах юм. За тэгээд аль төсөл хөтөлбөрүүд гадаад зээл тусламжаар санхүүжих юм бэ гэдгээс улбалаад нөгөө яригдсан 14 мега төслийн хэрэгжилт нь одоо яг хаана явж байна гэдгийг хэдэл харъя тий. За тэгээ 26 оны гол төсөв болвол мэдээж боловсрол эрүүл мэндийн салбар руу явж байна. Энэ бол зөв. За энэ дээр нэг тусгаад харах юм бол бас эрчим хүчний салбар дээр нөгөө эрчим хүчний реформ гэдэг үүднээсээ маш харьцангуй өндөр зардлыг бол тавьсан байна. За тэгээ гадаад зээл тусламжаар санхүүжих гол төслүүд бол нөгөө газрын төс боловсруулах үйлдвэр маань явж байна. 17 оноос хойш одоо яаж байгаа үйлдвэрээ тий. За араас нь бол Эрдэнэ бүрэн байна. За тэгээд сэргээд эрчим хүч болон чойр сайн шанд гэх мэтчлэн бол бусад төслүүд гол төслүүдийг нь одоо оруулсан гэсэн. Тэгэхээр энэ дээр ер нь харахаар гол төслүүдэд нөгөө мега төслийн 2 том нь бол байгаад байна тий. Тэгэхээр 14 мега төслийг ер нь харахаар нийтдээ 42 их 80 төгрөг шаардлагатай. Үүний 5 төсөл нь харьцангуй бас хэрэгжих шатандаа явж байна гэдэг бол сайн мэдээ тий. Тэгэхээр одоо 18 их 80 төгрөг тэр 5 төсөлд шаардлагатна. За харин бэлтгэл шатандаа явж байгаа буюу хэрэгжих магадлал харьцангуй бас дундаж хэмжээнд гэдэг дээр бол 14 их 80 төгрөг буюу 5 төсөл. За тэгээ нэмэлт судалгаа шаардлагатай бол 4 төсөл байна. Тэгэхээр ядаж энэ ихний 5-ыгаа хэрэгжүүлчих юм бол тэр чинээгээр одоо эндээс бол төсвийн зардлаас ерөөсөө санхүүжүүлэх гэж байна. Тэгэхээр тэр чинээгээр гадаад зээл тусламж орж ирэх магадaltaй, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх магадaltaй. Тэгэхээр одоо нөгөө яриад байгаа төлбөрийн тэнцэл маань ашигтай гараад валютын нөөц өндөр болох юм бол төгрөгийн ханш чангарах бас тийм боломж бол харагдаад байгаа юм тийм. Тэр чинээгээр бас төсөл хөтөлбөрүүдээр мэдээж эдийн засгийн өсөлтөд дэмжигдэнэ гэж байгаа. За тэгээд өнөөдрийнхөө ерөн сэдвийг одоо ярих юм бол манайх бол ирээдүйд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд ярьлаа. За дээрэс нь бол харьцангуй эдийн засаг тогтворчлаа сүүлийн хагас жилд гэж бол яригдаад байгаа юм тий. За тэгээд энэ дээр ер нь ирэх жилүүдийн гол боломжууд бол мэдээж одоо нөгөө том мега төслүүд болон ирэх жилүүдэд одоо нөгөө хэрэгжих хүлээлттэй байгаа дотоод одоо хөрөнгө оруулалтын зарлуудаар дамжигдах эдийн засгийн өсөлтийг одоо дэмжих төслүүд байна. За тэгээд мэдээж түүхийн эдийн үн өсөх юм бол манад бол том боломж мэдээж гарч ирнэ. Нүүрс сайн байвал гарч ирнэ. Зис сайн байвал гарч ирнэ тий. Тэгээ голлох эрсдлүүд бол мэдээж гадаад олон улсын нөхцөл байдалтай холбоотой томоохон тариф хэрвээ одоо хурцтаад эхлэх юм бол манад эрсдэл өндөр байна. Одоо шатхуун ороод ирж байна тий. Орос одоо шатхуун Орос Украины дан үргэлжлээд байвал мэдээж энэ нь том эрсдэл болно гэж бол харагдаж. За ингээд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн бас нэгэн сонирхолтой дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.